Сайн байцгаана уу? Залаарч зургийн дугуулгын маш хүссэн байна. Өнөөдөр 3-6 насны хүүхдүүдийн 6 дахь хичээл эхэллээ. Өнөөдрийн хичээлээр болохоор бүгдээрээ шаршууны бүлийг зургуулна. Шаршууг монголчууд эртээр үеэсээ бэлэгдэж ирсэн байгаа. Айл гэрийн энергийг хамгаалдаг, айл гэрийн муу зүйлээс холдуулдаг гэж үзэн. Тийм ч учраас өнөөдөр бүгдээрээ шаршууны бүлийг зуран айл өөрсдийнхөө гэрээг муу нэрээс хамгаалцгаая. Тэгэхээр бүгдээрээ хамгийн түрүү цаасныхаа голыг олох болно. Үнэндээ үүнийгээ хоёр тийшээ тэгшээгээр модны хүчрүүдэд зурх болно. Одоо бүгдээрээ уран төсөөлөлтөй гоё модны хөдөлгөөнтэй мод зурцгаая. Эндээр маш шаршуун маань суун гэж бодоод бүгдээрээ хүчрөө том зурнаа. Энэ талтаас муу ядал хүчрүүдэд зурцгаая. Ийм орон хэлбэртэй байвал дараа нь бүгдээрээ бодоход 6 гой зохиомжтой харагдах болно. За энэ талынхаа мөршийг ч гэсэн зузаагийг энэ бүгдээрээ хийгээд өгцгөөе. За нэрээ дахиад нэг мөчнө. За манай хавгалт ингээд нийлүүлж. Одоо бүгдээрээ энэ нь А, Б өөрийгөө зурх болно. Шаршуун гэвэл. За гэхдээ 3 шаршууныхаа ихээр толгойг зурнаа. Шаршууны толгой. Ээжийг нь арай илүү зөөрөн толгойтой зуръя. За хамгийн түрүүд одоо ингээд толгойг зурсан хайна бүгдээрээ чихийг зурцгаая. Чих нь муур шиг гэрнээ арай жоохон юм тогшоогоо зөөн хэлбэртэй байгаа шүү. За ээж шаршууны чихийг нь арай жоохон гадагшина. За одоо ингээд бүгдээрээ биеийг зурсах болно. Ингээд муу ядал доошогоо зөөн дүрс зураад биеийг болно. Шаршууны маань далавч байгаа. Арай жоохон дотгошин хэмсний шаршуун маань хоорондоо баг зэргийн ялгаатайгаар хөдөлгөөнүүд дүрсүүдийг нь хийх юм бол зурмаа сонирхолтой болох болно. За одоо доошоогоо бүгдээрээ сүүлийг нь хийе. Мэдээж шаршуун маань доороос бүчгнөөсөө барьсан байгаа. Хөлийг нь зурнаа. За одоо бүгдээрээ тийг нь зурцгаая. Шувууны маань нүд маань том буурын хийгээдгээр нь тэр мэдэн шүү дээ. Одоо бүгдээрээ ээж шаршууныхаа нүдийг зурцгаая. Гэдгийг нь тодтгон нүднийх нь эргэн тойрон цэцгийн хэлбэртэй зурцгаая. Гэт бүгдээрээ нүрийг нь зурж боллоо. Одоо цээж хэсгийнх нь үүсүүдийг нь зохиомжлон зурцгаая. Аавынх нь цээжинд нь гурвалжин дүрс үсгэе. Ээжийнх нь цээжинд нь дөрвөлжин дүрс үсгээд бүгдээрээ хинээрээ ураагаад ингэснээрээ бутахад бас их гоё болно. За харин хүүхдийнх нь цээжинд нь ингээд бутчих. Одоо бүгдээрээ нүдэнд нь гэрэл ойлгоно гэж бодоод цагаанаар үлдэх хэсгээ бүр ихэрлөө бэлдээе. Ингэснээрээ дараа нь нүднийх нь гэрлийг мартахгүйгээр зурах боломжтой болно. Аав шаршууных нь толгойд нь нэмэлт баг зэрэг дүрс зурж өгнө. За эргэн тойронд нь бүгдээрээ төрөл бүрийн буурын хий дүрсийг цэцэг шиг харагдахаар зурж цаасаа хөлд нь дүүргэж өгөх байгаа. Зарим буурын маань энээсээ өшөө том хэлбэртэй байна. Айл болох тараас хийгээд энэ тэнд нь зурнаа.
Ингээд бидний зургийн маань хар зураг маань бэлэн боллоо. Одоо бүгдээрээ буцацгаая. Бидний тийм өнгийн фломаструуд байна. Одоо эндээсээ 3 өнгө сонгоод авч хүүхдийнхаа гаднах хүрийг нь будах болно. Ингээд багш нь болохоор өнгөлгийг нь бодоод энэ 3 өнгөийг сонголоо. За ааваас нь эхлээд бүгдээрээ хүрээлцгээе. Айл болох гараа салахгүйгээр үргэлжилсэн дүрсээр бүгдээрээ хүрээлэх болно. Хүрээлэхдээ анзаарах юм бол хошуу нүд хоёрыг нь үлдээх байгаа шүү. Хээг нь мөн хүрээлэх болно. Үлдээг нь гурвалжин хэлбэртэйгээр зураад үлдээ. Ээжийнхэн хөлийг нь зурхаа марцсан байна. Одоо бүгднгийнх нь ингээд сүүлээ хүрээлэг байгааз энийг болохоор модоо хүрээлж дуусныхаа дараа ардуур нь зурх байгаа шүү. Модоо бүгдээрээ болбор шар өнгөөрөө хүрээлье. За хөлнийхэн доогуур орж ирээд мөчгөн дээр суусан байгаа гэдгийг бэлтгэн. За одоо нөгөө талынх нь айл болох гараа чөлөөтэй гүйлгээд зураасаа таслахгүйгээр зурцгаая. Нэгэнд мөчрөө зурцсан байгаа учраас одоо арталт нь сүүлийг нь ингээд мөчрөө үлдээгээд ар хэсэгт нь. Одоо бүгдээрээ нүдийг нь хошууг нь үлдээсэн байгаа шүү дээ. Энийг нүдийг нь болохоор хар өнгөөр хүрээлнэ. Ингэхдээ мөн дотор талд нь үлдээсэн цагаан бөөнхий дүрсүүдээр ч хүрээлж үлдээнэ. Хошуунуудыг нь болохоор болбор шар өнгөөр хүрээлээд үлдээнэ. Хүрээлэг үлдсэн шугам байгаа хэсгийг бүгдээрээ дахин нэг нягтлаад тэгээд фломастраар зурах хэсэг маань ингээд дуусж байгаа. За одоо бүгдээрээ тосон харандаагаараа буцацгаая. Өнгийн тосон харандаа маань ийм олон үнийн сонголттой байгаа. Тийм болохоор зураг аль болох өнгөлгөөр бүгдээрээ гоё буцацгаана. Багш нь өөрийнхөө хөлбөөр холбоотыг та бүхэн багшийн хөлбөрийг хараад санаа аван өөрсдөө хороо болоорой. Фломастраар хүрээ гаргацсан байгаа учраас татгшин бутахад тосон харандаагаар маань маш цэвэрхэн харагдаж байгааз тийм болохоор бүгдээрээ хичээгээд юм байлаад талбайгаа дүүгэл буцацгаая. Харин цээж хэсэг, нүдний хэсэг, далавч хэсгийг нь өөр өнгөөр ялгаж буцснаар маш гоё цоглог харагдах болно. Тэгээд хүрээг нь будаад дараа нь дотор талхийг нь дүүргэх маягаар будна. За энэ өнгөөрөө яг энэ голынхын хэсгийг буцаж. Харин цээж хэсэгт нь арай жоохон өөр өнгө өгцгөө. Бид нэр улбар шар өнгө барьсан дээрээ хошууг нь мөн бодох болно. Бид нэр ингээд фломастраараа ингээд хүрээлцсэн учраас хоорондоо ингээд өнгө маань яг ингээд холдохгүйгээр маш гоё хүрээ үүсгэн дүрс үүсгэж бодож байгаа юм. Тийм болохоор энэ фломастрын хүрээг нь маш сайн яндар хийсэн тохиолдолд ийм болж байгаа. Одоо харин нүдийг нь үлдээгээд бүх нүднүүдийн хамгийн сүүлд нь зурх учраас дараагийнхаа
шаршуулуу будаж эхэлцгээе. Мөн түрүүний аавынх нь ингэж нүдний хэсэг, далавч хэсэг эдгээр нь өөр өнгөтэй байгаа шиг өөр өнгөөр будна. Багш нь тэнүүдээд нүдийг нь болохоор шар өнгөөр будъя гэж шийдлээ. Жижигхэн талбай будаж байгаа учраас маш нямбай хянамгай будах хэрэгтэй. Эхлээд бүгдээрээ энэ цайвар өнгөө будснаар дараа нь баруун өнгөтэйгөө холилдож цайвар өнгө маань халтардахгүй тулд эхэлж будаж байгаа шүү. Тийм болохоор л хар нүдийг нь хамгийн сүүлд нь хийж байгаа. Энд байгаа хушууг нь улбар шараар хийгээд мөн хүүгийнх нь улбар шар өнгийг нь оруулж өгцгөөе. Магадгүй энэ ягаан өнгө гоё зохицох. Хэрэн хүү шаршууны хувьд биений улбар шар өнгөтэй учраас хошууг нь арай өөр өнгөөр ялгаж болно. Гэхдээ бүгдээрээ арай цайвар шар өнгөийг сонгоцгооё. Энэ шар өнгөнөөс мөн цээж хэсэгтэн будаж өгнө. Улбар шар өнгөтэй зохицдог өөр өнгө гэх юм бол цайвар цэхэр өнгө маань их сайхан харагдах болно. Гэвь хүүхдүүдэд санаж ивэл бидний эхний хичээлдээр заасан эсрэг өнгөнүүд маань байгаа шүү. Улбар шар цэхэр өнгө маань. Одоо бүгдээрээ мөчрөө буцацгаана. Гэхдээ зөвхөн нэг өнгөөр будах биш, үзүүр хэсэг рүү өшөө цайруулаад гол хэсэг рүү илүү бараан байхаар бодож улбар шар ба бор өнгийг сонголоо. За эхлээд бүгдээрээ үзүүр хэсгээс нь эхлээд орон хэлбэрийг нь улбар шараар буцацгаая. Аажмаар. Окей. Буцацгаад энэ хэсэгтээ бараг байхгүй гэж буцацгаая. Мөн адил энэ өчрөө хэсгийг бүрэн будах маань чухал шүү. Хаашаа явсаад одоо харин бор өнгө ашиглан гол хэсгээс нь эхэлж будна. Дотроос нь гадагшаа ус хэлбэртэйгээр будахын тулд эхлээд гол хэсгийг маш сайн нягт цагаан хэсэг үлдээлгүйгээр будаад гадна тийш нь ингэж багаар улбар шар дээрээ давхарласнаар тасаа харандаа маань хоорондоо ус болно. Хүүхдүүдийн анхааруулахад 2-оос дээш тасан будгийн харандаа маань тэгтлээ сайн өнгөнд холилддог байгаа шүү. Тийм учраас 2хан өнгө холиход хамгийн тохиромжтой. Нэг мөчрөө будад дууссан учраас шаршуудынхаа сүүлийг нь өнгөөр буцацгаая. Илүү цайвар сүлтэй. Одоо шаршуудынхаа зургийг дуусгахын тулд нүдийг нь хар өнгөөр будах болно. Гэхдээ нүдээсэн хоёр өөрийнхөө цагаан чигээр нь үлдээхийн тулд гадна талаар нь хүрээж будах байгаа шүү хүүхдүүдээ. Шууд маань дуслаа. Харин үлдсэн энэ цагаан талбайгаа дүргэхийн тулд одоо энэ зурсан бүрийнхээ дүрсүүдээ дотор талд нь өнгөөр бодох болно. Ингэхдээ шаршуун дээр ашигласан өнгнүүдээ түлхүү ашиглах юм бол зураг маань нэлээдээ зохиомжтой баярлах болно шүү.
Тэгэхэд өнгөнгийн буурхий дүрсийг зохиомжлон зурганд ашигласан байгаа. Одоо харин ард нь байгаа энэ цагаан хэсэгт нь болохоор навч зурх болно. Бидний модны навч ингэлдээ хоёр төрлийн ногооныг ашиглацгаая. Энэ навчийг хүүхдүүд та бүхэн дуртай хэсэгтээ байрлуулаарай. Гэхдээ мэдээж хэрэг модны навч учраас мөчөртэйгээ ойрхон байна. Зурганда маш олон буурхий дүрс ашигласан болохоор аль болох гурвалжин энэ дүрсийг ашиглах юм бол зурганд маань бас нэгэн шинэ өнгө төрх болж болно. Өнөөдрийн зураг зур дуусглаа. Өнөөдрийн шар шугам гэр бүл маань та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ өнгөний зохиомж дүрсийн зохиомжтойгоор шар шугам сурлаа. Тэгэхээр баяртай та бүхэн гэрээ энэ сайхан зургаараа чимээрэй.